Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн асинхрон хичээлийн сэдэв уул усны нэр. Хичээлийн зорилго уул усны нэрийг зөв бичих. За оноос нэр гэж юу вэ гэдэг төлөөс иргэн саны. За жинхэнэ нэрийг бид нэр ерийн нэр, оноос нэр гэж ангилдаг. За ерийн нэр гэдэг бол нэг төрлийн олон юмыг хэлсэн жинхэнэ нэрийг хэлжээ. Оноос нэр гэхээр нэг төрлийн олон юмыг дотроос аль нэгийг онцлон ялгахын тулд тусгаалan өгсөн жинхэнэ нэрийг бид нэр оноос нэр гэдгээ. За оноос нэрийг хэрхэн ангилдаг вэ? Хүнээ нэр, хоч нэр, за дууссан амьтанд оноож өгсөн нэр, хот суурин, гудамж талбай нэр, за улс орон төвийн нэр, албан байгууллагын нэр, сонин сэтгүүл ном зохиолын нэр, од гараг эргэсийн нэр, бүтээгдэхүүн шин нээлт хамтлагийн нэр гэх мэт ангилж байна. За уул усны нэрийг хэрхэн бичих вэ? Монгол Улсын нутаг дэвсгэрт ойролцоогоор 310 гаруй мянган газар усны нэр байдаг. За 82 мянга орчим өвөлжөө бууз 60 гаруй мянган худгийн нэр бүртгэгдсэн байдаг юм байна. За эндээс мэргэжлийн ба нутгийн хүмүүс үзэж байгаагаар бол 1.5-аас 2 одоо орчим ам километр нутагт бол бүр нэг өөр өөр ингэсэн одоо оноос нэртэй байна. Тэгэхээр энэ тооцоогоор бол манай орны нутгийн дэвсгэр дээр 900 мянгаас цөөнгүй оноос нэртэй газар ус байх ёстой гэж үздэг. За энийг Монгол газар нутгийн нэрийг зүйлчилсэн тал дээр бол ингэж ütсэн байна. За монголчууд тухайн суурьшин амьдарч байгаа газар нутгаа ажиглан судалж өрмөц содон шинжээр нэрлсэн байна. Газар дээр дорх эрдэс баялгийг илрүүлэх тухайн үеийн түүхэн үйл явдлыг тодорхойлох чухал үүрэгтэй байдаг. За Монгол орны нэрийг бол онцлог шинжээр нь оноож өгсөн байдаг. За эрдэс баялгаар нь алтан дэвш, алтан дуулга, оюу толгой, номид гэх мэт тэгэхээр цагаан хархан, цагаан богд, улаан уул, шин чанараар нь болох урт жалга, дулаан хархан, майхан харуул. Зүг чигээр нь болох баруун гол, хойд, жаргалантын ам, урд булаг. За хэлбэр төрсээр нь синжид хад, тэмээн чулуу, туулайд, дулаан, цаг ур газар зүүн хогтхуунаар нь болох салхид, жаварт, хүүшг. Ургамал амтнаар нь болохоор яргайд, бөөмөд, хандгайд, могойт. Түүх дурсгалаар нь гэхээр тугчийн уул, тайжийн хад, түргийн чулуу, цагтын балгас. За нэр нь тодорхойгүй байдлаар нь тэгвэл гавц, лаан сүүл, үсрүү гэх мэт байдаг юм байна. Орон нутгийн онцлог шинжээр болох лойлонгийн ам, бүс, хоо толгой гэх мэт. За энэ нэрсүүд нь хэдэн зуун мянган жилийн өмнөөс одоо нэрлэгдэж ирсэн. Цаашид энэ нэр нэрлэгдэж явах нь одоо зүйтэй гэж үздэг. За бурхан халдан уул, богтаан уул, туул гол гэх мэт одоос 800 жилийн өмнө Монгол бичгээр бичсэн бичгэлээр өөр галгаар дуудагддаг учраас энэ нь одоо хэрхэн дуудагдсарыг хэлцэн үднээс сайдар судалж тогтоох нь чухал юм аа. За сүүлийн жилүүд бол дотоодын шилжих хөдөлгөөн гэсэнтэй холбоотойгоор зарим нутагт бол шинэ нэршил үүсэх дураараа нэрлэх хүчин нэрийг нь мартах зэрэг газар усны нэршил өөрчлөгдөх хандлагатай болж байгаа. За уул усны нэрийг зөв бичих дүрм. За Ахтем Цэндийн Дамжин Сүрэнгүй профессор Дамжин Сүрэнгүй 1983 онд нийтлүүлсэн Монгол усгийн дүрмийн төлөвчийг авсралт болгон хэвлүүлсэн. Тэр Монгол усгийн дүрмийн 28 дугаар зүйлийн гээт гişгийн тухай хэсэгт бол оноос нэрийн төсөглийн гэвлэгч өмнөх балархайг шиг гээхгүй гэж оруулсан байдаг. За энэ матад гэдэг нь маттаас болоход бол Т-гийн артлын аавал гээхдэггүй гэж үзчихэ. За 47 дугаар зүйлийн том үсгээр бичих хэсэг 2 дугаар тал бас хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэгт бол ертөнцийн ижилгүй юмны нэрийг том үсгээр хэлж бичнэ. Жишээ нь Улаанбаатар хот, богд уул, орхон гол гэх мэт. За мөн 47 дугаар зүйлийн том үсгээр бичих хэсгийг 8 дугаар тал хамт бичиж зайлсан 2 үгнээс бүтсэн оноос нэр 2 дугаар үг нь одоо ишгээр гэсэн бол хооронд нь холбоос тавиад 2 дугаар үг томоор гэж бичнэ гэсэн дүрм байна. За Баян үлгий, баруун урт хот гэх мэт. Эрдэнтийн овоо хэмээх бас нэрний учир. Энийг хэдүүлээ хамтдаа уншийе. За альва нөгөө нэг оноос нэрийг яагаад ийм нэр өгсөн бэ гэсэн нэг учиртай тийм домогтой байдаг тийм ээ. За амар баясгалан хийдийн хайдуу гэдэг ламын уулыг шинжээд Эрдэнийн цаана чулуутай газар юм байна. За энэ уулын эзэн морь юм байна. За дөрвөн хөлн 50 жороо хэлбэртэй Эрдэнийн ногоо морь юм байна. За Мундаанаас нээвэл Эрдэнэ гарах учиртай гэдэг Эрдэнэт гэж хайрлаж ирсэн юм байна. За Эрдэнэтийн овоо 200 гаруй жилийн өмнөөс дахин шүтэж ирсэн. Энэ овоо нүдгөөг одоо Орхон аймгийн нутаг Эрдэнэт үйлдвэрийн ойролцох уул юм аа. За ингээ өнөөдрийн хичээл маань өндөрлж जैन таад маань бие даах ажиллаа хийгээд за багш руугаа илгээгээрэй.